Ваа. За бүгдэнд нь гигийн өдрийн мэндэ. За би та бүгдэд өнөөдөр юу харуулах гэж байгаа гэж. Би өнөөдөр та бүгдэд маш сонирхолтой Vio 3 дээр аккаунт үүсгэж байгаа байдлаар бичлэг хийх гэж байна. Тэгээд ийм аккаунттай болох сонирхолтой байгаа хүмүүс байх юм бол холбогдно зэ. За энэ болохоор яадаг вэ гэхээр та бүгд нэг өчигдөр нэг би бичлэг хийсэн чинь сая 200 гаруй үзэлттэй болцсон шүү дээ. Нэг эмээ тэтгэврийн талаар нэг ярилцлага өгөөд нь яаж өгсөн баасд нар гэх. Би тэр миний хийсэн бичлэг байхгүй. Тэгсэн чинь одоо өнөөдрийн байдлаар сая гаруй үзэлттэй болчих. За тэр ч яг уу. За би яг одоо нүдэн дээр чинь та хэдэд нэг аккаунт үүсгэж үзүүлнэ. За энэ би төр юу яасан? Шинэ хаяг нээсэн баггүй. Тэгээд шинэ хаягн дээр одоо аккаунт үүсгэн. За тэгээд тэрийг бас үүсгэнгээ бас тайлбарлаад тэгээд зарим нэг зүйлүүдийг тайлбарлаад танарт өгье. За Google View анх гарч ирэхдээ бол Америкийн нэгдсэн улсад бол хэрэглэх боломжтойгоор гарч ирсэн байхгүй юу? Тэгээд эхлээд эхний ээлжинд болохоор Америкийн нэгдсэн улсад байдаг оюутнуудад зориулж байгаа зү юу яажсэн. Нэг жилийн үнэгүй ирэх хөгжсөн байхгүй юу? Тэгээ одоо энэ удаад болохоор сая нэг удаагүй байгаа. Нэг 2-7 хоног болж байна уу юу? Тэгээ удахгүй юу нь бол баг дуусгал баг. Энэтхэх улсын оюутнуудад ерөнхийдөө үнэгүй Google View ашиглах эрх өгж байгаа юм бэл. Тэгээд энийг далиндуулаад би нэг одоогийн байдлаар 2 аккаунт илүү дээ. Нэг хичээл өөр дээр бол үүсгэсэн байгаа. Тэгээд одоо дахиад нэгийг яг лайв хийж агаад үүсгэж та бүгдэд харуулах гэж байна. Тэгээд та хэдэд бас сонирхолтой байх болов уу гэж найдаж байна. За Vio 3 дээр бол тэ зураг хөдөлгөөнд оруулдаг 8 секундын бичлэг хийдэг. За тэгээд өөр олон боломж юмнууд бас нээгдэж байхаа. Би одоо хаач юун дээр л чөлөө тарилжаа дээр лайв хийгээд байгаа юм шиг нэ. Тэгээд бас өөрийнхөө юун дээр пэйж дээр бас шеэр хийгээд оруулчлаа. Тэгээд удахгүй Asia's Creations руу давхар оруулна. Дуу дүрс юмнууд гайгүй сонсогдож байна манайх. Үзэж байгаа хүмүүс лайк дараад өгөөрэй. Дуу дүрс сонсогдож байна яаж харагдаж байна уу? За би энэ VPN суулгачлаа. Тэгээд VPN болохоор энэтгэх улс руу тааруулсан. За одоо болохоор юу хийх вэ гэхээр Google-ийн нөгөө нэг одоогийн байгаа зарлцсан байгаа урамшууллынхын сайт руу н орно. За тэгээд та хэд ингээ харж байгаа те 12 сар буюу 1 жил те 1 жил үнэгүй хэрэглэх. Тэгээд 1 жил нь дуусглаар юу оруулж болно гэж байгаа. Картнаас ч төлбөр аваад явна гэж байгаа байхгүй. Гэхдээ энэ чинь юу лээ сар болгоны төлбөр нь ойролцоогоо 80-аад мянга л юу лээ нэг тэр хавцаасан баха. Гэхдээ 1 жил бол эхний 1 жил бол үнэгүй. Тэгээд 13 дахь сараас бол ер нь бол төлбөр авч эхэлнэ гэсэн үг байхгүй. За тэгээд verify eligibility гэдэг. За энэ дээр нь дарна. За энэ дээр бол биднэрт за энийг би бол танарт нэг амар тайлбарлаад яг зүгээр би явц дундаа байгаа зү тий. Явц дундаа ерөнхийдөө яг юу хийж яаж гэдэг юмнуудад би болж өгвөл тайлбарлаад явахыг хичээе. За энэ дээр бол биднэрт байгаа зү тий. Сургууль хэрэгтэй, нэг энэтхэх нэр хэрэгтэй. Тэгээд огно бүх юм нь яг таарсан, яг таг таарсан байх хэвээр гэх юм уу тий. Fixi хуурамч мэдээлэл үүсгдэг юм сайт руу орж ин баг нүдэн дээр ч атаа баг хуурамч хаяг маяг үүсгэх гээд байгаа юм шүү. Гэхдээ миний энэ үйл ажиллагаа ямар нэгэн заллин мэхлэх гэмт хэрэг үлдэх зорилгот агуулаагүй зөвхөн танин мэдэх тэ сургах
ийм зорилготой хийж байгааг анхаарна уу? Ерөнхийдөө ийм сошиал орчин дээр иймэрхүү төрлийн бичлэг хийхдээ заавал энэ дисклеймераа заавал хэлэх хэрэгтэй юм байна лээ. Би тий Монгол улсад ямар нэгэн байдлаар гэмт хэрэг хийх зориогүй тий. За энэ дээр нэг энэтхэх их сургуулийн нэрийг сонгоод за энэ нэр нь одоо хэрэг болно. Юунд хэрэглэх вэ гэхлээр лого нь хэрэгтэй. За бишээ энэ government гэсэн юм ашиглахгүй. Говт энийг ашиглая. За окей. Тэгээд ийм хаягтай одоо тэгээ миний энэ хийж байгаа бичлэгэн дээр хийж байгаа юу шиг тэгээ Google View аккаунттай 1 жилийн эрхийн аккаунттай болмоор байвал хувь чадвар холбогдож хийлгэж болно шүү. Окей. За тэгээд хэдүүлээ үр дүнгийн бас хэдүүлээ харнаа. Ерөнхийдөө ямар үр дүн яавь гэдэг. За энэ дээрээ би нэрээ өгөөд fake аккаунтн дээр ашигласан юугаа оюутныхаа нэрийг өгнө. Вина Субрамания гэдэг хүн болох нэ. За нэр нь энэ. За энийг нь болохоор доор нь хуулаад тавьчихна. За төрсөн он сар өдөр нь болохоор 2004 оноор 2004 оны 11-ний өдөр 4 сард 2000 энэ бол яг аль бие усных нь юу нь бол өөрөө амар жоохон үнэтэй байдаг. Тэгээд одоо монголчлох арга ашиглаж одоо ингээд үнгүй хэдүүлээ ашигланаа. Ашиглах гэж үзнэ. Амжилттай болчих юм бол тий. Амжилттай болчих юм бол яхдаггүй шүү дээ гэдэг шиг. За ингээд би энэ дээр нэг оюутны карт хэрэг болдог байхгүй юу? Тэгээд бид нар оюутны картыг бэлж байна. За энэ дээр болохоор бас бэлдсэн мэйл хаяг хэрэгтэй. Мэйл хаягаа бэлдээ. За ингээд мэдээллүүдэд бэлтцсэн. За одоо сургуулийн нэр дахиад хэрэг болно. Sub. За verify. Тэ. Add документ оруулж өгнө гэж чинь тэ. За би энэ дээр бэлтцсэн байгаа. Ийм оюутны үнэнлэх бас бэлтцсэн саяныхаа юунд тааруулж мэдээлэлтэнд тааруулж. За ингээд submit. За 20 секунд уншина. 20 секундын дотор миний явуулсан юмнуудыг бүгдийг баталгаажуулах юм бол yes гэдэг тий. You've been verified гэж тий. За get Google яа гэдэг. За энэ дээр болохоор одоо юу хэрэг болох вэ гэхлээр оюутны юуг ингээд авъя гэдэг чинь шүү дээ тий. Одоо энэ дээр надад юу хэрэг болох вэ гэхлээр карт хэрэг болно. Virtual карт юм эсвэл зүгээр виза карт хэрэг болно. Та өөрийнхөө виза картыг ашиглах юм бол дагаад ер нь бол бас нэг ганц нэг арга бас байгаа. Энэ дээр ашиглах боломжтой ганц нэг арга бол. За энийг хэдүүлээ жахаа би гэсний доошо дэлгэц рүүгээ буулгаж агаад. За гээд За би нэг картны мэдээлэл оруулсан. Тэгээд окей. Болцсон манайхаа. Ингээд 1 жилийн Google View ирэх худал авчлаа.
За одоо яах вэ? Одоо бичлэг хийж үзгөө. VO3. За энэ VO3 яадаг вэ гэхээр гацтай ийм байгаа. Хоёр төрөл байгаа байхгүй юу? Нэг нь болохоор Gemini гэдэг, нөгөөт нь болохоор Flow гэдэг. Flow нь болохоор гацтай танд 1000 ширхэг кредит өгдөг сар болгон. Одоо нэг өсөндө 12 сарын турш сар болгон 1000 кредит гэж нийтдээ надад 12000 кредит өгнө гэсэн үг шүү дээ. За яг энэ одоо энэ 12000 кредиттэй 1 жил хэрэглэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээд хэрвээ та энэ 1 сарынх нь ирэх нь болохоор зөвхөн энэний чинь 1 сар нь болохоор $250 шүү дээ. Яг үндсэн одоо юу. Би сая болохоор 1 жилийн тийм үү. Тэгээ сар болгонд гэхдээ 1000 кредиттэй. Тэгээ энэ дээр бас давхар энэ Gemini гэдэг те. Энэ дээр би бас давхар өдөр болгон 3 ширхэг бичлэг үүсгэх боломжтой юм юу үүсгэж байгаа байхгүй юу? Тэ? Ингээд аккаунт маань verified. За Flow дээр одоо жишээлбэл хэдүүлээ coin юуг нь харъя л да те. Кредитийн энэ Flow дээр. За Flow руу орж үзье хэдүүлээ. За Flow руу орж байна. За сайгнын. Тэгээ хоёр янзаар би танарт бичлэг хийж үзүүлье заяа. За би өнөөдөр айгүй нэг хөөрхөн бичлэг хий гэж бодоод энэ дээр make text prompt for image VO3. За тэгэнгүүтээ энэ дээрээ юу гэж би нэг ээжийн 50,000 гэдэг чинь тэгээ ээжийн 50,000-ын талаар жоохон инээдтэй бичлэг хийж чадсан. 3 Монгол 3 хүүхэдтэй 25 настай эмэгтэй гэртээ байж байна. Тэгээд тэрээр зурагтын сэтгүүлчид яриа өгч байна. Би сар болгон 3 хүүхдийн 50,000 төгрөг улсаас авдаг. Бид энэ мөнгөөрөө маш хангалуун амьдардаг. Төр засагтаа баярлалаа гэж хэлмээр байна. Хаа гэд чанга инех. Гэрн маш ядуу амьдралтай тийм эмэгтэй. За Монгол тий 3 хүүхэдтэй 25 настай эмэгтэй гэртээ байж байна. Тэгээд тэрээр зурагтын сэтгүүлчид яриа өгч байна. Би сар болгон 3 хүүхдийн 50,000 төгрөг улсаас авдаг. Бид мөнгөөрөө маш хангалуун амьдардаг. Хүссэн үедээ Дубай явж амардаг. Төр засагтаа баярлалаа гэж байна. За ингээд видео хийх промпт нэгсэндээ бэлтжиж чинь тийм ээ. За энэ дээр ингээд гарч байна. Промпт маань ингээд гарч байна. За та хэдэд сонирхолтой энэ бичлэг сонирхолтой байх юм бол тэгээд яг иймэрхүү аккаунттай бас болмоор байвал тий холбогдорой guys. За энэ дээр промпт оруулаад өгсөн. Persons speak in Mongolian. Дээр бас надаас яаж монголоор яриулах уу гэдсэн. Тэгээд энэ учрыг нь олсон мэл үү. Би уулын хэлсэн чинь монголоор ярина. Промптын хард монголоор ярьж гин гэж бичиж өгөх хэрэгтэй гэдэг. За энэ дээр нэг бичлэг үүсгэчих. За энэ дээр болохоор хэдүүлээ бас дахиад нэг бичлэг үүсгэчих. За Active Project. За энэ дээр та бүгд харах юм бол тийм 1000 AI кредит гэж байгааз. За 1000 кредитээр бас аваа хэдэн бичлэг ер нь бол хийчнэ. Гэхдээ нэг тийм амар хандлт хийж жоох. Тэгэхээр ер нь сурах хэмжээнд бол хангалттай явж болов гэж бодож байна. За энэ дээр VO3 fast нэг бичлэг үүсгэхэд 20 кредит зарцуулдаг юм байна.
За. Тэгээ хэдүүлээ бас нэг зураг хөдөлгөөнд оруулж үзэх үү? Нэг зураг та хэд юу гэж бодож байна? Үзэж байгаа хүмүүсүүд маань зураг хөдөлгөөнд оруулъя. Эний тэрэ гэсэн санал мал байна уу? За өөрийгөө л яа да. Өөрийнхөө зургийг ашиглаад хийчихэд та тий. За өөрийнхөө зургийг ашиглаад ChatGPT дээр дахиад тий. Энэ хүмүүсүүдийн зураг. За бити анзаараарай. Би миний ажлын нэг юу баах юмнууд гараад ирлээ. Make this person transform into angel and fly to the sky. Create text prompt for your guru. Тэнд нэг хоёр юу явж байгаа те. Хоёр бичлэг үүсэж байгаа те. За тэгээд энэ дээр бас дахиад нэг зургийг хэдүүлээ хөдөлгөөнд оруулъя л да. За нөгөө нэг бичлэг маань бэлэн болсон байна. Та хэд яриан сонсох юм уу үгүй мүү? Би яг энэ хүү лайвныхаа дараа энэ бичлэгнүүдийг бүгдийг нь аплод хийж чинь. За тэгээд та хэд ийм аккаунттай болохыг сонирхож байгаа бол холбогдорой. За сонсоод үзье. Ажиллах нь үгүй юу? За энийг татах гэд үлдээчлээ. За энэ дээр болж исэн бичлэг энэ тий. Би сар бүр 3 хүүхэдтэй түрүүс тамбин төгрөг авдаг. Би энэ мөнгөөрөө маш сэтгэл хангасан байна гэдэг. Би сар бүр 3 хүүхэдтэй түрүүс тамбин сонссноо манайхаа. Сонсогдож байна уу сони бичлэг? Миний бичлэг сонсогдсон уу? Энэ зарим нөгөө нэг эмээ өвөнөр энийг хиймэл оюун ухаан гэж мэдхгүй яг бодит гэж бодоод ах шиг байлаа. Та нар анзаарсан уу юм? Араа саяны энэ үхнийг сонсоод ухаалж байгаа хта тий. Яа нийт. Тэдний нэрээ бичлэг маань хэд гараа авчваа бүр. Нилээд нь сая гараа авчихсан шүү. Харсан уу? Та тэр нүдснүүд зарим хүмүүс хэрэлдээд арчаагүй эмгэм гэдэг. Ямар амар бузрын эмгэм бэ? Тэр гэж. Энэ ш. 1.3 сая хүн үзсэн. 208 комменттэй 5.8 мянган юутай. Юутай хинттэй. Лайктай гэх юм. За энэ дээр өөрийнхөө зургийг одоо би хуурах гэж байна. Үзэж гин үү? Та хэд үзэж гин үү? Үзэж юм өөрөөр дага бичлэг хийгээд юм. Гэтэ гой хөвгөлтэй байгаа сте. Хөвгөлтэй гол нь юм суурна манайхаа. Удахгүй энэ дээр ч одоо баг кино хийх хэмжээнд баг орж ирэх гээд байна. За одоо энийг яачаад дуусгалаа тэгээ бичлэгээ. Энэ юг үзчихэд энэний үр дүнгийг үзчихэд тэгээд дуусгалаа. За өөрийнхөө зүгээр чэт зураг гэх юм уу те толгойн зургийг ашиглаад хийсэн бичлэг. Одоо энэ доор нь you can generate one more video гэж та одоо дахиад нэг видео үүсгэх боломжтой. Би мөн үү? Энэ нөгөө нэг юу яачлаа? Миний царай нөгөө нэг хальт гарч ирж байгаа зү дээш нь хальт харсан байдлаар. Тэгэхээр энийг хэдүүлээ дахиад шинээр засаад тэгээд дахиад шинээр хий. Тэгвэл царай маань яг дээшээ нэм олицсан байдалтай гарчлаа те. Ингээд дахиад шинээр. Тэгэхээр бол гоё л болж те. Гоё л болчихсон. Би өөрийгөө энжел болгох гэдэгсэн. Энжел болгоод намайг энжел болгож хувиргаад тэгээд дээшээ тэнгэрлүү нисэж байгаа болгох гэдэг.
Тэгсэн чи дээшээ царай маань гол нь дээшээ нэ харчлаа. Тэр нь жоохон онцгүй болчихлоо. Сонирхолтой газтай. Тэгээ миний нөгөө одоо AI дээр зураг зурж байгаа нь хоёулаа хамтдаа тэрвэрлдэж байгаа юм чинь би бас энүүгээр ингэж хийчихдэг байхгүй. Зураг хөдөлгөөнд оруулна гэж байдаг шүү дээ. Тэгэхээр жоохон промпт бичих нь л жоохон асуудалтай. Тэгээд бас өөрхөн кредит ер нь бас өрнөө гэдэг шүү дээ. Хийцийн хувьд бол янз юм байгаа зү. Яг л студ шиг хийж байгаа зү. Студийн бичлэг шиг. Одоо хиймэл оюун ухаан. За ийм нэг жил хэрэглэх аккаунтыг надтай холбогдоод тэрвээ та ийм аккаунттай болохыг хүсвэл азна. Надтай холбогдоод ингээд хийлгэж болно шүү. Тэгээ мэдээж тодорхой хэмжээнд төлбөртэй. Угаасаа түрүү нөгөө нэг виза картаас шүү дээ. Виза картыг тэрний төлбөр нь л өөрөө бараг юу лээ 40,000 төгрөг байхгүй. 40,000 төгрөг. Тэгээд дээр нь ажлын өсөө нэмээд гэдэг яах вэ? 100,000 байх юм. 100,000-аар ийм аккаунтд болно гэсэн үг байхгүй. 800 энэ чинь яг өөрийнх нь өртөг нь болохоор нэг 800-аад бараг сая төгрөг үнэ тий. Сая төгрөгийн имийг та 100,000 төгрөгөөр нэг жил үнэгүй хэрэгжилж гэсэн үг байхгүй. Тэгээ танд ч хэрэг болж магадгүй хүүхдүүд чинь хэрэг болж магадгүй шүү дээ. Хинд нь хэрэг болох юм аа гэдэг. За сүүлийн бичлэг. Угаас өдөрт яг энэ дээр болохоор өдөрт 3-ыг хийх боломжтой. Нөгөө флоу дээр болохоор сарын туршид 1000 ширхэг 500-аад бичлэг үүсгэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Гэхдээ энэ газтай удахгүй баг юу болчих واخ боломжгүй болчих واخ. Нөгөө нэг угаасаа Америкийн оюутнуудад болгосон боломжоо Google-ийнхан хаацсан байсан. За энэ удаа би камер руу харж байгаагаар гэдэгсэн. Сонирхолтой байна уу? За сонирхолтойсэн байх гэж найдаж байна. Тэгээд дараа уулзлаа. Түр баяртай. Анхаарал тавьж үзсэн та бүгдэд нь баярлалаа.